Зохиолч Чогсмын дашд орж Актийн тоос өгүүлэг. Цэцэгт талын хөх хаяа руу бүдгэрэн ууссан хөдөөгийн бор харгуй, уулс, тал. Тэднийг сэм шундах өглөө нарны анирхан туяа. Намар оройн хөхүүртэй айраг асгаран шаагах шиг актийн төвөргөөн. Эхийгээ даган давхиж хонх шиг жингнүүлэн янцгаах нялхунганы дуу. Уурга дайлан искэрч өглөөн сэрүүнд адууга хураах морьтны бараа. Цөмөөрөө Монгол хөдөөгийн давтагдшгүй үзэсгэлэн. Хурд элнээс нарны улбар туяа бутран тоосрох хангал хүлэг. Актийн сүүл даган нэхэх ухаа тоос бүгд л өглөө нартай өнгө ижилсэн. Хэдхэн хормын цаахантай тоосны үзүүрээс сугарч цайлсан галтас сум шиг зээрд хүлэг цэг болон жижигэрч мэлэрэг том наран дотор уусан алга болно. Эд бүгд хайрлахын учир уярахын догдлолыг сэтгэлд нарны шаргал туяагаар бичнэ. Шандас сайд хүлэг нэрийг Монгол морьд зөвхөн талаасаа олж хүртэх тул тал хүлэг хоёр нийлж ертөнцийн нэгэн бүтнийг бий болгох билээ. Алд мөнгөн шаргалын домгийн их цайвар тоос тууцрах хөх Монголын хөх тэнгэр дор морь эр хүн хоёр бие биенээ үгүйлэн төрдөг. Актийн түргэн хөлний мөнгөн тоос нялхсын сонжуу дайх өтгсийн буурал тэргүүндэх улаан залаат малгай дээлийнх нь наран донгосон дал мөрийг он жилээр даран бууна. Энэ тоосны цараан дунд Монгол эр хүн өсөж түүндэл өтлөнө. Тэд актийн хөлөөр хуйлрах тоос биедэн шид хайрлаж холын хүсэл сэлбэн хэмээн бодно. Тэгээд ч гоёлын торгон дээлтэйгээ хурдан соёолонгийн бор тоосонд жилдээ нэг удаа хутгалдаж түүгээрээ амьсгалан энэ жилдээ дажгүй гэж магнай танилгэн. Хүлэг их баатрууд нь ертөнцийн наран шингэх торгон хязгаарт тулан жолоо татж цааш гიშгэх газаргүйд гайхшран гадаад их далайн хөлгүй уснаас сэлмний бариулд холгосон алгаараа хомбогдон амсаж бишрэн суухтаа зассан шагаа шиг энэ морьтойгоо тэнд явж байсан. Эхээс төрхтөө дөрвөн хөл дээрээ тулж тэнцэн тогтож эцсийн амьсгалаач дөрвөн хөл дээрээ хураадаг нь Монгол мориноос өөр юусан билээ. Халуун цээжийн искрэн ирж цөмлөх атаатны сум зэв амьд зүрхийн ханхуй санаа алдах шиг уртаар янцгаан бусдын нутгийн шороон дээр очихдоо нутгийнхаа тэнгэр рүү харан бөхдөг. Ухаант адгуус Монгол мориноос өөр юусан билээ. Хүний нутгаас буцан гүйж гал мэс араатны аюул дундуур ам өрссөн түн бэрийг туулж ирээд ижил сүргийнхээ хөлд сөхөрч унан мэлмрүүлж хөлс цус шандас эр зоргоороо Вьетнамаас гүйсэн хар азраг амьд домгийг бүтээж Монгол түмнийхээ мэлмиг чийгтүүлж байсан нь зөвхөн Монгол адуу. Хүлгийнхээ толгойг тэнгэрт ойрхон орших утаат овоон дээрээ аваачиж тайдаг нь Монголоос өөр хэнсэн билээ. Тэнгэр, тал, хүлэг гурав ашид оршин актийн хурдан хөлийн тоос нялхсын сонжуу дайх өтгсийн буурал тэргүүн дээрх улаан залаат малгай наранд онгосон дээлийнх нь дал мөрөн дээр аз хэмрийн од болж сэмхнээ мөнхөд будран бууна.
Зохиолыг бичсэн Чогсмын Дашдарж. Эрдэнэт хот 1988 он. Уншсан Эрхэнбаярын Баттарж. Уляастай хот 2026 он.